амьдардаг оюутны гэр ямар хөө байдаг вэ гэдгийг та нартаа харуулъя. Нэг удаа хийжсэн ихтэй тэрийг устгацсан болохоор одоо дахиад эхнээс нь хэлгээд байж байна. Үүдээс үгүй энэ манай найз Монгол явахдаа ингээд манай өөрийнхөө имийг үлдээсэн заяа. Тэгээ код хийж агаад тэгээ энэ болохоор гутлаа тавьж тавьдаг хэсэг. Энэ ингээд уучлаарай би энэ хогны уут аваг болохоор ингээд хогоо аясадаагүй ингээд бүгнүүлсэн байгаа шүү. Тэгээд ус байна. Энэ хаалганаасаа шууд зүүн тийш харах юм бол манай гутлын шүг байна. Ингээд гутлнууд байна. Ер нь л дандаа converse өмсдөг болохоор бахан converse байна. Тэгээд хідэн TOEFL мөфл гоёлын юм байна. Хажуу талд нь болохоор шүрнүүд хийдэг хэсэг байна. Тэгээд баруун талд болохоор энэ эвдэрхий шүхрийг хаях хэрэгтэй эвдэрсэн шүхэр. Тэгээд энд 3 төрлөөр ангилж хогоо хайдаг. За ингээд гутлын шкамаас энэ хажуу талыг харах юм бол нэг ийм ханны өнгөтэй юм юу гэхээ. Тэгээд энэ болохоор хөрөгч, манай хөрөгч байна. Oh my god, энэ бодоод хашил зөв хөрөгч нь 3 онцон байдаг юмс. За би нэг цэвэрлэнэ. Цэвэрлэнэ байж байна. Одоо юм байдлаа нэг иймэрхүү л энэ да. Их юм байхгүй ингээд амтлагчнууд тэгээд skin care амтлагч тэгээд ингээл болоо. Ундаа амир хуудаг. Тэгээд энэ юу сүүж юу вэ? Болохгүй шүү. Доотлийнх нь болохоор хөлдөөгч байна. Дермаг мах энтер тэгээд ингээд хийцэн байгаа. За яг хажууд нь болохоор уулгам шин байна. Тэг билетик. Энэ юу лээ? Ийм сордог юм. Уур соргогч байна. Тэгээ яг хажуудлыг харах юм бол амтлагчнууд байна. Тэгээ тор мор цай мэйлдэг басан юм. Тэгээ хоолны сан мав. Тэгээ яг энэний хажууд нь болохоор миний эмнүүд уудаг юм. Тэгээд кофений машин тэ нэрээ. Тэгээд кофе чанж уудаг болохоор кофе байдаг. Тэгээд энэ синки цэвэрлэг байгаа шүү. Ойлгоорой. За энэ даалт нь болохоор төмпөн шанага манга нийлэл юмнууд байна. Да будаа. Нэн синк харах юм бол эднэргээ далт хийгээг болохоор яг ингэж хоосон байна. Уутнуудын хэсэг байна. Иймэрхүү. Тэгээд яг баруун талд нь манай пэйж байна. Пэйжний дээр амар гоё юм байна заяа. Энийг зэслэг баг шүү. Ийм. Ингээд дээдл нь ингээд уут муут тэгээд уурын индүүнүүдтэй тавьсан. Тэгээд доотлол нь болохоор ийм элдэг бусын амттан тэгээд зүгээр ингийн үед хэрэглээнд ордог мөрдөг хэрэгцээтэй юмнууд л байдаг. Энэний доотлолт бас юм байгаа. Энд угаалгын мундаг өөр юу гэдэг тиймэрхүү юмнууд байгаа. Хэрэгтэй хэрэггүй юмнууд бас. Яг билетийн хандор юм тегтэй. Тэгэн дээр билетээ сууж хоол идэггүй л хоол идэгтэй л энэ тэгээ сонгож байгаа нь хоол хийдэг. Гэтэ сүүлийн үед хоол хийгийг удаж байна. Яг галтгооны хэсэг маань дуусч байгаа байхгүй юу. Тэгээд нойлын хэсэг. Тэлийн цэвэрлэх бүтээгдэхүүнүүд байна. Тэгээд сэлбэд найдас сэлбэд хөрөсөл байдаг. Тэгээд би шүшүрт орсныхаа дараа болох энэ Vaseline Moisturize Lotion түрхдэг. Энийг гэтээ яг үнэндээ тийм ямар сайн энэ гэдгийг нь бол мэдэхгүй л купон дээрээс хямдхан бахаар нь. Тэгээд бас ямар олон хүн захиалсан бахаар нь авцсан. За энэ хэсэгт болохоор индүү сенс тэгээд сайж байна. Тэгээд ерөн зэрэг хэрэглэгдэхүүн тэг ингээд талтай талныхаа ардуур ингэж гүйдэг байхгүй юу. Энэ нөгөөлт нь болохоор усан дорсныхаа шүшүү дорсныхаа дараа ашигладаг галчуурнууд байна. Тэгээд skin care болон биений care гэх юмнууд тэгээд нэг сайдтай гарын шиний савд. Энэ дээдлтаа ингэж дүүшээр гоождаг. Тэгээд энийгээ бас хамбал шүшүүрт ордог. Ингээл яг нэг лошн, нэг шампунь, тэгээд нэг биеийн савн, тэгээд гожуулагч, тэгээд энэгээр бие өрөл. Ингээл болоо. Айгу тийм симпл. Нойлосоо гараад баруун тишээр их юм бол миний ор байгаа. Амар би орондоо амар хайртай заяа. Зүгээр л амар тухтай байдаг. Тэгээд энэний дээр болохоор ийм үүдний хэсгийг харах юм хонх монх дуурах юм бол энийг ингэж хардаг. Тэгээд энд миний манай ингээ гэрийн амир гэгээтэй байдаг байхгүй юу? Хөшиг ингээ татсан ч гэсэн ингээ гэгээтэй байдаг болохоор би энэ нүдний хаалт зүүж унтдаг. Энийг би ингээд өөр хүмүүс ашиглуулах амар дургу. Ингээд нэг хүн ингээд арьсаа хүрчихэл юм бол би ингээд угаачдаг заяа. Яагаад гэх юм бол тэр хүн ашигласны дараа тэр хүний нүүрэн дээр байсан нянгууд нь миний нүүрэн дээр наална гэсэн үг. Тэгэхэд би батхтай болох магадaltaй гэсэн үг. Тэгээ миний тэмдэглэл сүүлийн үед ингээд
сэтгэл зүгээ доктортой байлгах гад тэмдэглэл бичээд байгаа. Ер нь л сэтгэл зүй жоохон тэмхэн байгаад болохоор өөрийгөө бас гайгүй болгочих гол тэмдэглэл бичээл би ингэж юу мэдэрч байгаа ингэж байгаа тэгж байгаагаа. Тэгээ орноосоо хажууд шарах юм бол миний номын төвөр гэж нэрлэх юм одоо юу гэж хэлнэ бэ? Найзад тавхсан зураг байна. Тэгээ гэрэлнүүд байна. Энэ хоёр төрлийн гэрэл ашигладаг. Тэгээ нойрны асуудалтай байгаа гэдэг чинь нойр хөрөх байх үед энийг ингэж хүнжил дээр мэрлэгөө ингэж атцдаг. Энэ болохоор тэнэглэгч мэглэгч найдтай авсан зургнууд альбом байна. Би нэг өдөр Солонгост явхаас өмнө би ер нь дүргийг хийж бодоод байгаа. Тэгээд номнууд байна. Нэг иймэрхүү л талах шаргач байна. Тэгээ юм сандалтай. Сандалны хажууд ийм хичээлийн ширээ. Энэ нөгөө хичээлийн ширээ ахгүй. Гэхдээ би энийг хоол идэх гэж илүү их ашигладаг хичээл хийхээс илүү. Тэгээ лаптоптай. Тэр хоёр миний нүүрний бүтээгдэхүүн тэгээд нартай ус маснууд юм байна. Тэгээд манай гэрийн гадаанаас ингэж харагддаг. Одоо ер нь бол нар шингээд байхгүй болчихно. Тэгээд сая энэ пэйжний дээдл доотлыг харуулсан шүү дээ. Одоо яг хажуу талыг харуулъя. Тэгээд энэ нь болохоор миний хувцсны хэсэг байдаг. Тэгээд найзууд ирж хонох юм бол ингээд найзуудын хонцын хүнжил төвсгэр даван энэ төр ер нь л байдаг. Тэгээд энэ дагаа миний өмднүүд байна. Тэгээд дээгүүр болохоор миний дузаан хувцснууд хүди эсвэл ингээд гадуур хувцснууд байдаг. Гүртэг нүүд. Тэгээд хажуудлыг нь харах юм бол яна би жоохон цэвэрлэг байгаа шүү. Дээдлийн хэсгэрээ энэ цүнхнүүдээ ичдэг. Энд болохоор энэ хэсэг нь ингээд дандаа макнууд ордог гэсэн. Тэгээ энд нь ингээд подолк тэгээс дээрээс нь нэмгхэн цамцнууд. Тэгээ доотлоо юу гэдгийг мэдэхгүй юм хэрэг. Нэг л удаа өмссөн хувцснууд байгаа хаа. Эдгээр дандаа нэг л удаа өмссөн гэртээ өмсөх хувцснууд байгаа. Тэгээ доотлол нь болохоор дотор хувцснуудтай. Энэний хажуудлыг харах юм бол энд бүр аимшигтай байгаа. Ингээд гэрэлтэй. Яа. Тоос орогч байна. Тэгээд хатаагч байна. Тэгээ ингээд хайрцагт ингээд ахуйн хэрэглэгдэхүүний юмнууд байгаа. Тэгээ манай найз ийм үлдээсэн хувцас байна. Миний шиндан байна, жижиг чимдан байна. Энэ манай найзын хувцас. Тэгээд энэ гудас байна. Найзууд ирэхээр ашигладаг. Тэгээд энэ хажууд энэ жижигхэн ширээтэй. Хоолны ширээтэй. Яг би тэрний энэ дээр бол би ер нь сууж идэггүй байхгүй юу? Яг найзуудтайгаа ч юм уу хүн амтан гэрт ирсэн үед энийг дэлгээд тэгээд төг суугаад хоол иддэг бахны. Тэгээд ер нь л ингээл болоо. Ер нь л тийм олон юм байхгүй. Удахгүй нүүхж байгаа байхгүй юу? Тэгээ нүүхээс өмнө газ онрумынхаа ингээд бичлэг хийгээд хадгалаад үлдээ гэж бодсон байгаа. Нүүхтэй бас нэг влог хийн. Тэрийг бас та идүүд дээрээ зөө юу. За энийг зүгээр part 1 гэдээ ойлгочиход л бараг болох бах таа. Тэгээ энэ удаагийн мань бичлэг энэ үрээ дуслаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай. Би та нарт нэр бодож олсон шүү. Та нар миний дэлбэнүүд болсон шүү. Одоо ингээл та нарыг дэлбэнүүдээ гэж дуудах нь шүү. Тэгээд хүсэх юм бол миний Instagram-ыг дагаарай. Тэгээс дээрэс нь лайк болон subscribe.